яг энэ гэрээний юутай холбоотой биш. 330 сумын яг хичнээн нь одоо цэвэр ус инженерийн шугам сүлжээ одоо цэвэрлэх байгууламжтай байна. Тэр одоо тав баримт байна уугүй юу? Хэрвээ одоо энэ үлдсэн сумдуудаа нэг мөсөн ийм одоо инженерийн шугам сүлжээтэй болгоё гэвэл хэдийн хэмжээний төсөв ер нь багцаагаар шаардлагатай байгаа. Одоо нэг сумын дунджаар энэ инженерийн шугам сүлжээд авахд төсөв ямар хуу байгаа юм гэсэн ийм зүйлийг асууя. Та бүхэн тооцоо судалгаа байна уугүй юу? Одоо 21-р зуун гарчаад байх чинь гадааж орлонтойгоо одоо дотор байрны гадааж орлонтой, сургууль, эмнэлэг бүгдээрээ л гадааж орлонтой л байна шүү дээ. Бүх сумдууд маань 100 жилээ хийгээд дуусчих байх шиг байна. Тэгээ ер нь бол нэг далайлтаар одоо нэг төсөв дээр нэг бол 2 жил, 3 жилд үе шаттайгаар ингээд сумдуудаа холбочмоор л харагдаад байдаг. Зарим аймаг бол 100% сумдуудаа холсон байгаа шүү дээ. За энэ дээр тооцоо судалгаа байна уу? За 5 номер. За өнгөрсөн оны сүүлээр хийсэн судалгаагаар 330 сумаас 181 сум нь ус хангамж ариун татваргын шугам сүлжээтэй байна гэсэн ийм судалгаа гарсан. За гэвч энэ ашиглалтай холбоотой асуудлууд байгаа. За орон нутгийн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар одоо сумдуудад шугам сүлжээ барьж байгуулад байна. За нийтдээ нэг өнөөдрийн байдлаар харахад нэг 12 орчим тэрбум төгрөг шаардвал эхний ээлжийн одоо ус хангамж зөвхөн ариун татваргын чиглэлээр шугам сүлжээг дундаж хэмжээний сум дээр барьж байгуулах боломжтой. За ер нь бол цаашдаа орон нутагт тэр тусмаа сумд дээр энэ шугам сүлжээний ажлыг хийгэвэл орон нутгаас мэргэжилтэд болгосон хүчнийг бэлдэх шаардлагатай байна. Одоо бариад өгөхөд дараа нь ашиглалтыг хариуцах газар тэнд байдгүй. Цагш даргын тамгын газрын нэр дээр ашиглалтгүй үлддэг. Мөн шугам дацсан тохиолдолд аж ахуйн нэгж айл өрхийг холбох ажлыг бас зохион байгуулахгүй бол хэдий бид нэр шугамыг татаад өгдөг боловч хэрэглэж холбогдох их хүндрэлтэй байдаг. За өөр нэг хүндрэл бол орон нутагт ерөөдөө дулаана концессийн гэрээ гэдгээр хүчгсэн байдаг. За цэвэр усны шугам бол нөгөө дулааны шугамтай хамт уялдаж хэрэглэгчдэд хүрэх ийм шаардлагатай байдаг. За энэ зохицуултыг хийхэд тулд нөгөө хувийн хвшлийн концессийн гэрээ хэрэгжүүлэгчтэй бас техникийн хувьд тохирохгүй янз бүрийн асуудлууд гардаг. Цаашдаа бол ерөөдөө хэрвээ сумд дээр үнэхээр шаардлагатай бол зүгээр миний өөрийн харж байгаагаар бол тодорхой хэмжээний шалгуур тавиад одоо дундын сан үүсгэж тэндээ тодорхой хэмжээний айл өрхөө холбох мөнгө бүрдүүлдэг ч юм уу орон нутгаас тэр одоо барилга байгууламжийн шугам сүлжээний ашиглалтан дээр ажиллах мэргэжлээ боловсон хүчнээ бэлтгэсэн байх шаардлагатай байдаг юм уу? Иймэрхүү одоо тэр ашиглалтын зардлыг орон нутгийнхаа сумынхаа төсвөд тусгах тийм боломж нөхцөлтэй болсон. Иймэрхүү тохиолдолд бол хөрөнгө оруулалтын үйл цаашдаа хөрөнгө оруулалтын маань өөр өгөөж сайн байх болов уу гэсэн юм бодолтой байдаг. Ер нь бол одоо суманда орон нутгийн өмчт байгуулаад тэр орон нутгийн өмчт нь тэр халаалт дулаан, цэвэр бохир хариуцаад тог цахилгаан одоо сумдууч нь засмал замтай болцсон, гэрэлтүүлэгтэй болцсон хогны асуудал ингээд явчвал өгөн зүгээр байгаа. Тэр энийг та бүхэн цаашаа судлаарай. Тэгээ надад манай байнгын хороонд саяхаа ярьсан судлаа гаргаад өгчөөрэй. 181 сум холбогдсон юм байна. Үлдсэн ямар сумдууд холбогдоогүй байгаа юм байна. Ингээд.